Харин бурхав тандаа баярлалаа. Биднийг гэмнүглийн дундаас аварчгон энхүү амьд найдвар дотор амьдрах нэгүслийг өгсөнд талархаж байна. Өнөөдөр ч хамтдаа цуглан эзэн таны үгийг сурахаар бид ирцгэлээ. Үгээр дамжуулан бидэнд хүчийг өгч, үгээр дамжуулан тайтахарлыг өгч, үгээр дамжуулан юуны төлөө амьдрах ёстой вэ гэдгийг бидэнд зааж сургаж өгөхийг хүсэж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр гойн залбирлаа. Аамен. Хамтдаа 1-р Коринт 15-р бүлгээс харцгаая. 1-р Коринт 15-ийн 17-оос 19-р ишлэл хүртэл 1-р Коринт 15-ийн 17-оос 19-р ишлэл хамтдаа уншия. Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтөй болно. Сайн мэдэх ишлэл баг. Өнөөдөр энэ үгнээс жоохон хамтдаа тунган бодцгаая. 15 дугаар бүлгийг сайн мэдэх бах тийм ээ. Дахин амьлалтын бүлэг гэж хэлдэг. Христийн дахин амьлалт мөн авралыг авсан хүмүүсийн амьлалт, Иесусийн дахин ирэлт. Энэ бүхэн үнэн учраас итгэгчид хэрхэн амьдрах ёстой вэ гэдгийг сайн тайлбарлаж өгсөн ном нь энэ 15 дугаар бүлгээ гэж хэлж болно. За. Энэ үгэн дээр ч харуул Христ амьлуулагдаагүй бол гэж хэлсэн байна. Та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Бид өхөн энэ хорвоо дээр гэмтний төлөө ирэн, гэмнүгэлтний төлөө загалмаа дээр цовдлогдсон судрын дагуу 3 дахь хоногдоо дахин амьсан. Шинэ Библиэлд бичвэрийн дагуу гэж бичсэн бай тийм ээ. Бичвэрийн дагуу дахин амьсан Есүс Христэд итгэдэг хүмүүс байна. Христийн дахин амьлалт нь нэгдүгээрт нь бидний бүх хийл гэмнүгэл мөнхөд уучлагдсан гэдгийн нотолгоо болгон нүглийн хөлс нь үхэл цус урсахгүйгээр ямар ч уучлал байхгүй гэсэн тэр хуулийн дагуу гэмнүглийн хөлсийг бүрэн төгс загалмаа дээр эзэн төлсөн учраас одоо үхэл түүнийг захирахгүй учраас түүний үхэлтэй холбогдсон бэдүхэнч Христийн амьлалттай мөн холбогдсон тийм хүмүүс байна. Тиймээс авралыг авсан хүн гэдэг нь Христийн үхэлд итгэхэ зогсохгүй. Христийн дахин амьлалтад ч итгэдэг тийм хүмүүс байна. За. Тиймээс түүнийг хэлж өгөнгөө үргэлжлүүлээд хэлсэн байгаа зү. Хэрв амьлуулагдаагүй бол бидний та нарын итгэлж хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогч мөн мөхсөн болно. Христийн дотор энэ итгэлийг тунхаглахын тулд, энэ итгэлийг бусдад хүргэхийн тулд, энэ итгэлээ сахихын тулд ч энэ Коринт номыг бичигдэж байх үед үгсэн хичнээн олон хүмүүс байсан бол мөн хуучин гэрээний үед энэ итгэлийг тунхаглахын тулд, гэрчлэхийн тулд амьдарч байсан хичнээн олон хүмүүс байсан бол хуучин гэрээний олон иш үзүүлэгчнэр бодитоор амнасаа алуулж өгсөн байгаа тийм ээ. Бидний мэдээж байгаа чин Исая иш үзүүлэгч хүртэл түүнийг хөрөөдөн алсан гэж хэлдэг баг. Амьдаар нь түүнийг хөрөөдөн алсан гэж хэлдэг. За. Үндэ тэр хүмүүсийг хэлж байгаа. Тэгин 19 дээр тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нэр бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтөй болно гэж хэлсэн баг. Зөвхөн энэ амьдралын төлөө. Энэ амьдрал гэдэг нь аль амьдралыг хэлж байгаа бол нэгдүгээрт нь энд хэлж байгаа үг нь энэ газар дээрх 70-80 жилийн тэр амьдралыг хэлж байгаа үстэй тийм ээ. Бидний амьдралыг 80 жилээ гэж бодвол миний амьдралын эхний
4 хоолой гэж бодвол эхний нэгдүгээр үе нь юу вэ? Өөрийнхөө төлөө амьдрсан тийм үе байсан юм шиг. Нүдний чин дур үслийг даган юу хүснээ хий гэдэг шиг тийм үү? Тэгж амьдрсан эхний хагас жил байсан. Эхний 4-ний 1 нь байсан юм шиг. Харин 4-ний 2-ыг нь одоо эзэнд итгээд энэ сайн мэдээг тараахаар амьдарч байна. Удахгүй 3 дахь 2 руугаа орох бах тийм ээ. 3 дахь 2 руугаа ороод ч явж байгаа юм уу? За юу таач 3 ийм улаан зам хэлэх юм уу те? За 3 дахь үе, тэгээд 4 дахь үе. 4 хоол нь тэгж байгаа дуусах бах тийм ээ. За энэ амьдрал гэж үзүүлнэ. Бидний энэ 70 жилийн энэ амьдралыг хэлж байгаа ах. Энэ 70 жилийн амьдрал нь юу бол үнэндээ зовлонгийн үргэлжил гэж хэлдэг тийм ээ. Дуулал номын 9-р бүлэг дээр Мойсегийн бичсэн дуулал үстэй. Тэр амьдралын маань өдөр хоногудад 70 жил юм. Эсвэл хүч чадалтай байх 80 жил. Гэвч тэдгээрийн оргил нь зүдүр ууйга шууд өнгөрдөг гэж хэлсэн. Үнэхээр тийм юм шиг. Энэ хизээ дуусах бол дуусахгүй байж. Өнгөрсөн шөнө ч гэсэндээ арангаа яваад ирсэн өчигдөр. Өнгөрсөн шөнө уржиг дээр яваад өчиг дээр ирсэн. Нөгөө жоохон хальширж байна. Хэн нэгэн энэ жолоо барих хүн байдаг бол хаяа тэгж бодогдох үе ч байна. Өмнө нь 400-500 итгэвэл 1000 2000 их ч яваад ирдэг байсан байхгүй. Сүүлийн үе жоохон жаахан шантарч байна. Толгой өвдөдөг болдгийм байна. Маргааш нь бос чадхаа болдгийм байна. Ихтэй дуусах л энэ ажил. Дуусахгүй шүү дээ тийм ээ. Дахиад шинэ ажлууд, дахиад шинэ төлөвлөгөө эргэжүүлж гисэндээ биднийг хүлээж байгаа маш гоё ажил бий. Юу бол? Барилгын ажил эргэжүүлж гисэндээ гоё ажил хүлээж байгаа ах тийм үү? Түүний дараа жил ч байгаа ах. Тэрний дараа жил ч гэсэндээ байгаа ах тийм ээ. Түүний дараагийн жил нь түр амарч магадгүй. Тэгээ тэрний дараагийн жил нь дахиад байх бах. За. Эцтэй энэ дэлхийн ертөнцийн амьдралыг өштэй бүхэлдээ гэж хэлвэл яах вэ? Энэ хороо дээр хамгийн өрөвдөлтөй хүн хэн бол? Энэ үгийг бичсэн Илч Паул ч өрөвдөлтөй хүн байж. Түүний бүхий л амьдрал нь эзнийг мэдхээс өмнө ч эзний төлөө гэсэн тэр халуун сэтгэлээр Бурхны өмнө үйлчилж байгаа гэмээн итгэл тэр зүтгэлээр бүх хүмүүсээс илүү байсан. Гэхдээ мэдлэггүйгээр тэрээр тийм алдаа гаргасан биз дээ. Хожим нь эзнийг мэдсэний дараа эзнийг мэдсэн тэр мэдлэг нь ямар агуу гэдгийг мэдсэн тэрээр үлдсэн бүхий л амьдралаа энэ сайн мэдээг тараахын тулд зориулсан байна. Эцэст нь бед бүхний сайн мэдээж байгаачлан Ромд очиод 2 жилийн тэнсэн ялтаа байж байгаад цаазаар ахуулан өгсөн баг. За бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нэр бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтөй болно гэж хэлсэн байгаа юм шүү дээ. Үнэхээр энэ ертөнцийг бүхэлднэ гэж хэлвэл яах вэ? Бид бүхэн ч гэсэндээ өрөвдөлтөй хүмүүс байх. Өчигдөр би наашаа ирэх замдаа энэ элсэн тасархаагаар нэг ороод гарсан. Ормор санагдаад ингээд яагаад би дандаа ингээд салхи шуурган туugдаж байгаа юм шиг ингэж явд юм бол элсэн тасаргаан дээр гараад ганц хаяг копи унгаа хийлэн гэж ярьдаг тийм ээ. Тэгингээ түр гарсан. Гэтэ удаагүй л дээ нэг 15 минут л болсон байна. Элсэн дээр гарч байгаа сунгаа копи аваад гарыг гэж утсан чинь копи аваад очиход амар хол санагдсан. Ганцаараа явж байгаа хэдэн зураг даруус хэдэн монгол залуучууд ирнэлээ. Хосоосороо ирсэн үү мэдэхгүй. 2 хос байх шиг үлдсэн нь мэдэхгүй яг юу болоод байгаа юм. Танилцаад явж байгаа ёо. Төсөөлөгж байгаа юм. Бодос санаж байгаа ч юм алга байх шиг байна. Залуу учраас тийм үү. Хөгжилдөн, баярлан, цэнгэлдэн тэгээ явж байгаа шиг байна тийм ээ. За. Тэгээ явах ёстой зүг нь ганц олдох амьдрал тийм биз дээ. Гэхдээ итгэгчид яадаг бол түүнийг бид бүхэн зөвшөөрдөг. Яагаад вэ? Тэр нь бидний зүрх сэтгэлийг, биеийг, сүнсийг маань эзний өмнөх тэр цэвэр ариун, тэр зүрх сэтгэл, тэр байдлыг маань
хөнөөх тийм аюултай зүйл учраас яах вэ? Итгэгчид түүнийг харин сөрөн яаж байна? Итгэлээ сайхангаа одоо энд бүгдээрээ цуглаа сууж явах шиг байна тийм ээ. Хаяа тийм бодол төрж байгаа хаа. Яаж яваад би аврагдаад залуу байхад тэгж бодогдох үе бий. Гэхдээ асуудал нь юу юм бол бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтөй нь болно гэж хэлсэн байгаа үстэй. За энэ өрөвдөлтөй өнгөж хэлүүлнэ. Ямар хүн үнэхээр өрөвдөлтөй хүн бол энэ хорвоо дээр чи өрөвдөлтөй олон хүн бий тийм биз? Амьдралыг нь сонсоод үзүүлээ штэ. Үнэхээр өрөвдөлтөй хүмүүс олон бий. Та бүхэн зарим нь гадарлах, зарим нь мэдчихгүй байх. Зөвлөгөө авахар ирж байгаа ахын дүүстэй ярилцаад үзүүл. Энд тэнд орон нутагт явж байгаад ахын дүүстэй ярилцаад тэр амьдралынхын талаар сонсоод үзүүлээ штэ. Нэг нөгөө яс авталцсан гэж ярьдаг тийм ээ. Яагаад ингэсэн юм бол ямар амьдрал ихээрээ ингэдэг юм бол яаж яваад ингэсэн юм бол энэ сая арангараа явахдаа бэлгүү номлогчтой хамт явсан. Явнгаа манай чуулган дотор биш те. Манай ахын дүүсийн дотор тийм ээ. Огт танихгүй хулгаалуулаад хурмаа хийсэн ихчч байгаа. Гинэ. Жинхнээсээ манай энд увсын оюутнууд бий биз? Саяхан хуулиар үнийг хоригдсон шүү дээ. Ердөө хэдхэн жилийн өмнө хуулиар хоригдсон байгаа. Инээдэн биш шүү. Яга инээлдэт байгаа юм бол? Борлчжээ. Ердөө 30 жил, 40 жилийн өмнө шүү дээ. Тийм ээ. Хулгаалуулаад хормоо хийгээд тийм үү? Ганц ч удаа царайг нь хараагүй хүнтэйгээ тийм ээ. Хулгаалагдаад хормоо хийсэн хүмүүс ч байгаа. Бодоод үз. Хэрвээ аврал байхгүй бол тийм үү? Энэ ямар утгагүй амьдрал бол тийм ээ. Өнгөрсөн амьдрал бодлого ямар их гомдлох бол. Би зүгээр яригддаг байсан чи манай ахын дүүсийн дотор үртэл ийм хүн байгаа. Аврагдаагүй байсан бол яах байсан бол гэдэг тийм ээ. Түүнийг сонсонгой. Бодитоор тийм үсэ өөрсдөө ч ярьдаг. Энэ нууц зүйл биш аахгүй юу? Номлогч авъя тийм ээ. Намайг тэдэн настай байхад манай нөхөр маань хулгаалаад хүчээр аваачаад тэгж яагаад эцтэй яасан. Яах ч арга байхгүй тийм ээ. Хүчин давтан жирэмсэн болоод хүүхэдтэй болоод ингээд өдийг хүртэл амьдарч ирлээ. Өнөө ихчнэр тийм амьдралаар амьдрыг юу яах вэ? Ганц ч удаа хараагүй залуу штэ. Хулгайлж яваад гэртээ аваачаад нуучихсан тэгсэн чинь хайртай хүн байхгүй. Тэрийг бодонгоо зүгээр одоогоос нэг 100 жилийн өмнө тийм биз 200 жилийн өмнө яриа гэж бодсон байхгүй юу? Гэхдээ бодитоор манай ус чуулган ч гэсэндээ тийм хүмүүс одоо ч гэсэндээ амьдарч байгаа. Мэдээж тийм учраас магадгүй аврагдсан болов уу гэж бодож байна. За энэ хороо дээр үнэхээр бидний бодож байгаачлан өрөвдөлтөй хүмүүс гэж боддог тэр амьдрал нь ямар амьдрал юм бол? Олон хүмүүс бодохдоо ор хоронгүй, ож хаяггүй тийм биз? Өнчин өрөөсөн ийм хүмүүсийг л өрөвдөлтөй хүмүүс гэж боддог. Гэхдээ үнэхээр Библиэлд бичигдсэнчлэн бүнхийн ертөнц гэдэг зүйл байгаа бол. Гэвч байгаа үстэй. Тамч байгаа, бүнхийн диожинч байгаа. Үнэхээр там гэж байгаа нь үнэн бол яах вэ? Өнөөдөр энэ хорвоог орхих тэр үед байна штэ. Очих газараа мэдэхгүйгээр явж байгаа тэр хүмүүс. Ийм хүмүүс шиг энэ хорвоо дээр өрөвдөлтөй байхгүй гэдгийг бид өхөн мартаж болохгүй гэсэн үг байна. Мөнхийн бурхны харж байгаа энэ хорвоо дээр хамгийн өрөвдөлтөй тэр хүн нь юу юм бол? Энэ ертөнцийн тэр очих газараа бэлдээ байгаа тэр хүмүүс. Энэ хүмүүс нь энэ хорвогийн хамгийн өрөвдөлтөй хүмүүс байна. Хэрвээ зөвхөн энэ амьдралыг бүх зүйл гэж бодвол яах вэ? Бид өхөн махуудын хувьд тийм ээ аз жаргалтай амьдарч байгаа олон хүмүүс байгаа үстэй тийм ээ. Үнэхээр тийм хүмүүсийг харуул яах юм бол? Үнэхээр аз жаргалтай хүмүүс байх тийм ээ. Надад ч гэсэндээ тийм мөрөөдөл байсан. Өжиг дээр тэрнгээр жуулчдыг явж байгааг харангаа тэр элсэн тасархаа гэж ярьдаг тийм ээ. Элсэн дээр хайлтгаар зогсонгоо
монголчууд ч их байна, солонгосууд ч битүү байх шиг байна. Бас өөр Франц юм уу, Герман юм уу мэдэхгүй холоос харсан учраас. Тэгээ явж байгаа хүмүүсийг харуул яах вэ? Миний мөрөөдөл гайд болох байсан байхгүй юу? Гэхдээ зөвхөн гайд хийх биш. Би өөрөө энэ ууладаар хийсээд загас жарах ийм юмд амар дуртай байсан. Тийм учраас хамгийн анх 93-4 он болов уу гэж бодож байна багцаагаар. Тэр үед Хөвсгөл аймгийн урд байдаг тэр Дэлгэр мөрөн гэж голын ирэг дээр буудасан хүмүүстэй анх таарч ирсэн. Франц байсан юм уу, Герман байсан юм уу, Англи байсан юм уу мэдэхгүй. Яадаг ч байсан гадаадаар яриад байсан. Яваад очсон надад миний Полар эдэ гэж хэлдэг тийм ээ. Нэг удаа дардаг зураг байдаг штэ. Би бүр 90 хэдэн онд тийм зурагтай байсан хүн шүү. Зургийг мань дарж өгсөн. Аваад нэг сексэр гинэ. Сексэрсэн чи тодроо гарч ирнэ. Ямар их баярлсан гэ. Яа, ийм зураг байдаг юм байна. Тэр үед Дэлгэр мөрөнгөөс нэг 5 6 ширхэг зэвг гэж ярьдаг тийм ээ. Ийм загас барьсан юмсан. Баярлсандаа бүгдийг өгч гисэн. Тэгээд дахиж нэг нөгөө хүмүүс нь баярлаа. Дахиж нэг зураг дарж өгсөн. Тэгээ хөл явж өгдөг тийм ээ. Энэ хүмүүс яаж амьдрд юм бол голын ирэг дээр гайд хийж байгаа бол орчуулга хийж байгаа ах нэг юм оош юм гаргаж ирэн нүүрнөө за нүүрэндээ төрхөө ажиллаа гэсэн чинь ахаа юу юм гэдгсэн савн гинэ хотлоо яриад байгаа. Ангуудаа харж байгаа юм чинь тийм ээ. Чи бас энэ савнгаар нүрээ угааж үзэхөө гин. Яах юм би надаар тоглож яах гэж бодсон байхгүй юу? Илиас юм голын уснаас савнгах гэсэн хөөсрөөд яс. Яа ийм шингэн хоошиг савн байдаг юм ээ. Тэгээ асуусан. Ахата энэ хүмүүсийг авч яваад мөнгө хэрэг болдгоо. Мөнгөн дүнгийн санахгүй нэг тэр үед. Тэгээ миний сонсож байгаагүй мөнгө байсан. Яа. Тэгээд энийг би бүхэл өдөр ингэж дагуулж явж байгаад хөлсөнд нь авд юм уус чи үгүй гинэ. Өдөртөө ингэж авдаг. Тэр үеэс эхлээ яасан юм болоо. Мөрөөдөлтэй болсон. За. Хэл сурчий. Тэгээд машинтай болъё. Харсан чинь жолооч нь бас тустай байгаа даахгүй. Тэгвэл хэл сураад машинтай болчвол яах вэ? Энд чи ёстой мэрэгжлийн илгэр цөм их юм байна тийм ээ. Тэгингээ уг нь тийм мөрөөдөлтэй байсан. Тийм ч учраас эцтэй хэлийг их амархан сурсан юм шиг нэргээд харах нэ. Яаж яваад ийш ороод ирв. Тэгингээ өчигдөр тэр хүмүүсийг харангаа хэрвээ аврагдаагүй байсан бол яах вэ? Толгой өвтгсөн олон стресс тийм бодолгүйгээр магадгүй би одоо ч тэгээ явж иж магадгүй байх гэж бодсон. Агаарт харангаа тийм үү? Дуртай зүйлээ хийнгээ хөдөө хээр явангаа тэгээд явах байсан болов хайлтхан тийм зураас бодлоод төрсөн. Магадгүй манай залуучуудын дотор ч гэсэндээ ингэн барин итгэлээ сахих ёстой юу? Ингэж бодож ч болох юм. Гэвч асуудал нь юу вэ? Бид зөвхөн энэ амьдралдаа Христэд найдсан хүмүүс бишээ гэсэн үг байгаа юм. Энэ амьдралыг зөвхөн бүх зүйл гэж хэлвэл яах вэ? Үндэ энэ газар дээр өөрийнхөө тэр амьдралын зорилгын төлөө юу хүснээ хийн эрх дураараа амьдарч байгаа тийм хүмүүс үнэхээр атаархмаар хүмүүс баг. Аз жаргалтай хүмүүс баг. Манай юухнаас хамгийн сайн яваа хин гэдгийг мэдхөө. Энэ Ким Жон Ын гэдэг энэ хойд солонгосын удирдагч бай. Мундаг залуу. Хаяа тоглоомжлоо манай юухнаас арай гайгүй явна Ким Жон Ын л байна даа. Бүхлөт нь хэдэн 10 сая хүнтэй тэр улсыг ганцаараа захиранга хэдэн үеэрээ идэж уугаад тиймээс тонтогоор амьдарч байгаа гэж. Миний тандыг хойд солонгос хүн би. Хаяа би жахаа өдөж асууна. Энэ ардчилсан Монгол улсад ирж амьдрангаа хойд солонгосын дүрдэр хийхээр уурч нь хөрөхгүй байна уу? Мэдээж тэр хүн тэрэндээ нэвчвт орчихсон. Зорилго нь чи түүнийг түгэхч байж магадгүй юм юутаач. Тэгсэн надад тэгж хэлж байсан. Олон хүн идэж яснаас ганц хүн идээд юу шалах вэ гинэ? Тэр ганц хүн нь Ким Жон Ынийг хэлж байгаа. Ганц хүн идээд юу шалдیں۔ Энэ үжил суртлын юутаач улс төр ярьж байгаа биш чи. Тийм аюултай баг. Энэ ертөнцийг бүхэлдээ гэж хэлвэл яах вэ? Үнэн дээ. Тийм хүмүүс нь үнэхээр аз жаргалтай хүмүүс байгаа юм. Тийм ч учраас энэ ертөнцийн төгсгөл ойртох тусам өмнө нь ч тэр
олон хүмүүс бурханд итгэдэг байсан тэр хамгийн том шалтгаан юу вэ? Мэдээж нүдэнд харагдахгүй учраас биз. Хоёр дахь том шалтгаан нь юу вэ гэвэл миний хувьд энэ зүйл болов уу гэж бодож байна. Зөвхт хүмүүсийн зовж зүдэрж байгааг хараад. Эсрэгээрээ хорон муу хүмүүсийн энэ дэлхий дээр аз жаргалтай үхэгтэй үртэл тэд зовлонгүй өглөө. Яв намын 21 дугаар бүлэг, дуулал намын 73 дугаар бүлэг дээр тэр яриануудыг бичсэн биз дээ. Номлогч үгс 8:11 дээр ч муулийн эсрэг цаазаж аяг нь тэр дороо гүйцэлддэг учраас хүний өвгүүд тэр хорон муу зүйлийг хийхдээ үргэлж бэлэн байдаг, зоригтой байдгаа гэж хэлсэн мэз. Гэвч эцэст нь юу юм бол? Энэ бүх зүйлээр бүх зүйл дуусах биш. Энэ бүхний цаана мөнхийн тэр ертөнц байгаа гэдгийг бид өхөн мартаж болохгүй байна. Тиймээс 15:32-аас 33 дугаар ишлэлдэр Паул ингэж хэлсэн байгаа. Хамтдаа уншийе. Хэрв би Эфест зэрлэг аратнуудтай хүний хувьд л тэмцэлцсэн бол надад юуных нь ашиг байх вэ? Хэрв үхэгсэд амьлуулагдахгүй юм бол маргааш бид үхэх юм чинь идэж ууцхай л да. Гэвч бүү мэхлэгт муу нөхөр сайн зан чанаруудыг эвддэг юм аа. Тийм ээ. Хэрв би Эфест зэрлэг аратнуудтай гэж хэлсэн байна. Хүний хувьд л тэмцэлцсэн бол зөвхөн энэ газар дээрх 70-80 жилийн төлөө би ингэж тэмцэлцсэн болоо гэсэн үг байгаа. Гэвч үү? Бүү мэхлэгт. Яагаад вэ? Энэ ертөнц нь энэ 70-80 жилийн амьдралаараа дуусах биш. 35 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Гэхдээ хэн нэгэн үхэгсэд яаж амьлуулагдах вэ? Тэд ямар хувийтэй ирэх вэ гэж асууж магадгүй юу? Мунхаг тарьдагч нь үхэхгүй яас амьлахгүй. Тарьдагч нь ирэх ёстой бий бос харин нүцгэн үр юм. Магадгүй буудаан эсвэл өөр ямар нэгэн үр байж болох юм аа. Энэ харва дээр зөвхөн 70-80 жилийн амьдрал байгаа зогсохгүй. Мөнхийн ертөнц бий биз? Тэр мөнхийн ертөнц байгаа зогсохгүй юу юм бол дээрээс нь энэ биеийн дахин амьлалтж байгаа гэдгийг бид өхөн мартаж болохгүй гэсэн үг байна. Бид өхөн яагаад энэ бие эзний өмнө цэвэр ариун хадгалах ёстой юм бол? Яагаад гим нүглээс энэ биеийг хамгаалах ёстой юм бол? Дэгэн таврагдсан юм чинь зүгээрээ хааштай үгсэн чид явж нь лөө явах юм чинь. Ингэж бодож болохлоо. Түүний талаар энэ Коринт номдэр юу гэж бичсэн байх бол? За. Харъя да. 1 дугаар Коринт 6 дугаар бүлэг дээр 1 дугаар Коринт 6 13-аас 12-аас 14 дугаар ишлэлийг за 16 хүртэл хамтдаа уншъя да. Урт ишлэл учраас за 1 дугаар Коринт 6-гийн 12-аас 16 хамтдаа уншъя. Надад бүх юм зөвшөөрөгддөг. Гэсэн ч бүх юм тустай биш. Надад бүх юм зөвшөөрөгддөг. Гэсэн ч би юугаарч эзэмдүүлэхгүй. Хоол нь ходоодонд, ходоод нь хоолнд зориулагджээ. Харин бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Биеийн садарлал тус харин эзэнд зориулагддаг бол эзэн нь бие дажээ. Эзнийг бурхан амьлуулсан төдийгүй биднийг ч бас өөрийн хүчээр амьлуулна. Бис чинь Христийн эргэтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж юу? Тэгвэл би Христийн эргэтнүүдийг авч тэдгэрийг янхны эргэтнүүд болгох уу? Огтугүй. Янхантай нийслэн түүнтэй нэг бий болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь хоёр нь нэг махбод болно гэсэн юм аа. За. Залуучуудын нөхөрлөл дээр энэ үгээр нэг сурсан санагдаад ах юм. Тэгсэн үү? Санаж гинэ үү? Би өөрч санаж яхад. Үнэхээр юу юм бол? Энэ бие маань яагаад эзний өмнө бид өхөн цэвэр ариун амьдрах ёстой юм бол? Эзнийг бурхан амьлуулсан төдийгүй биднийг ч бас өөрийн хүчээр яана гинэ? Амьлуулна гэж хэлсэн мэз. Авралыг авсан яагаад энэ бие цэвэр ариун хадгалах ёстой юм бол? Эзнийг ирүүлээ штэ. Өөр тэр симбиний биеийг хэрэглэхгүй штэ. Хүрлэгийн биеийг тийм ээ эрхээ хэрэглэхгүй штэ. Урнагийн биеийг хонгороо хэрэглэхгүй штэ. Хиний биеийг хэрэглэх бол энэ бие ойлгож байна уу?
Тийм учраас юу юм бол энэ бие цэвэрэн авч яваа гэж хэлээд байгаа юм. Бид зөвхөн энэ үед итгэхэд зогсохгүй. Ирэх үед ч ирнэ гэдэгт итгэдэг тийм хүмүүс үстэй. Бидэнд сүнс байгаа зогсохгүй. Энэ сүнс нь мөнхөд амьдрах тэр ертөнц рүү явна гэдгийг мартаж болохгүй байх. Тийм учраас авралыг авсан хүмүүс энэ ертөнцээр энэ бие цэвэр ариун хадгалан энэ амьдралаа эзний төлөө, энэ сайн мэдээний төлөө зориулна гэдэг нь юу юм болоо? Бид бүхний хувьд ямар чухал үнцэнтэй зүйл бол тийм ээ. Биеийн амлалтын талаар ч энэ 15-ын 12 дээр хэлсэн мэт хэрв Христ үхэгчдээс амьлуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын зарим чинь юунд үхэгчдийн амьлал байхгүй гэж ярина вэ? Тэгэнгээ 13 дээр үхэгчдийн амьлал байхгүй бол Христ ч амьлуулагдаагүй болно. Гэвч Христ дахин амьлаа зогсохгүй. Одоо Бурхны баруун сэнтийд заларсан биз? Бид өхөнч тэр яах вэ? Энэ хорвоо дээрх өрөвдөлтөө хүмүүс биш. Эсрэгээр энэ хорвоо дээрх хамгийн аз жаргалтай хүмүүс бас. Эзэн Христийн Бурхны баруун сэнтийд заларсан шиг эзнийг дахин ирэх тэр өдөр биш те. Бид бүхний энэ бие маань чаах юм бол дахин амьлах болно. Яаж вэ? Харин Бурхан өөрийн хүслэн чинь түүнд бие өгдөг өр бүр өөрийн биет яаж? Бүх махбод адилгүй хүний махбод өөр байхад амьтдын шуудын загаснуудынх ч өөр байдаг. Тэгэнгээ 41 дээр нарны жавхаа өөр, сарны жавхаа өөр, одны жавхаа өөр байдаг. Ододноос жавхаагаараа ялгардаг. Мэдээж энэ үндсэн утга нь өөр утга агуулгадж байгаа чи бид бүхэн эндээс жишээ авахтаа яах вэ? Нарны гэрэл, сарны гэрэл нь өөр байдаг шиг яах вэ? Авралыг авсан хүмүүсийн дахин амлах тэр дөрхөн ч юу юм бол адил байх л бүгдээрээ гарцаагүй өөр байх бол. Олон хүнийг зөвхт байдал удирддаг хүн нь одоо мэд мөнхөд гэрэлтэх болно. За үнд итгэж байгаа юу? Гол нь Библиэлд бичсэн байгаа л гол нь би үнэхээр итгэж яана уу гэсэн үг байна. Тэ харах нэ. Олон хүмүүс биш тэ. Үнийг мэддэг. Өөрөөсөө асуугаарай. Би үнэхээр үүнд итгэж байгаа хүн. Үнэхээр итгэж байгаа бол яах вэ? Тэр миний амьдралын зорилго болох ёстой биз дээ. Яагаад вэ? Тэр өдөр үнэхээр тийм хүн, ийм хүн ялгарх учраас тэр байх. Юугүй дэважин л орвол барав зүгээр. Энэ нь итгэхгүй байгаа хүн байх. Энэ нь Библийг мэдэхгүй байгаа хүн байх. Энэ амьдралаар дуусахгүй мөнхийн ертөнц гэдэг зүйл үнэнхээр байгаа юм бол бид бүхэн энэ үлдсэн амьдралаа дахин нэг нарийн бодож үзэх ёстой байна. Израиля чи ирүүлтэй. Эзний авралыг чам шиг авсан ард түмэн хин юм бэ? Энэ ертөнцөөр зогсохгүй эрх ертөнцч байгаа гэдэг нь үнэн бол яах вэ? Эсрэгээр энэ хорвоо дээр хөрвдөлтэй хүн биш. Энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай хүн юу юм бол? Энэ би гэдгийг мартаж болохгүй байна. Номлогч өгс 9 дахь үлгийг харъя да. Номлогч өгс 9. Эсийн 4-р ишлэлийг хамтдаа уншия. Үгсэн арслангаас амьд нохоо дээр адил амьд байгстадад бас найдлага бий. Дээр хуучин орчуулган дээр чэн байгааг байхгүй. Гэхдээ энэ бас ч гэдэг энэ орчуулгын жаахан таалагдахгүй. Бас ч найдлага бай. Бидний найдрыг жижиг юм шиг харагдуулаад байгаа юм. Тийм биш баг. Бидэнд байгаа энэ найдвар ямар агуу зүйл вэ гэдгийг мартаж болохгүй ойлгож байна. Олон жилийн өмнө би энэ номлогч ус 9 дахь бүлгээр сургаал орж исэн тэр сургаалаа эргэж харсан.
хизээгийн сайн санах нь олон жилийн өмнөөс 14 оны бичээ суултаа байла. Он сарыг нь харах нэ. Тэр үед орон тэгж бичсэн байсан. Бид өхөн ядуу байсан ч, магадгүй өлсөн ч, магадгүй жоохон амьдралд хэцүү зүйл байсан ч. Сүүлийн үед энэ бодол маань бүр илүү өөрчлөгдсөн. Яагаад бол авралыг авсан хүн хичнээн дорой илээч байна штэ. Хичнээн муудаж бол. Залуучуудын дотор одоо ч сахилгажуулалт аваад ирэхгүй байгаа хүмүүс би анзаарсан баг. Нөгөө тийм ахан дүүсийг харангаа жаахан хичээгээд амьдэрсэн бол, жаахан итгэлээ сахисан бол гэхэд тийм юуко гомцсон гэх юм уу, жоохон бухимдсан гэх юм уу, тийм сэтгэл байсан. Гэхдээ авралыг авсан хичнээн дордлооч. За. Магадгүй гим нүгэлд хонжиж болно. Зүгээрээ гэсэн үг шээ. Гэхдээ зүгээр. Магадгүй махуудынхан тэр хүслийг ялж чадлагүй гим нүгэл дунан магадгүй нөхөрлөөс олдон сахилгажуулт аваад ирсэн ч байж бол. Мөн миний итгэж яхан сул дорой байгаад ертөнцийн шунал хайр баг зэрэг орсож ирсэн ч бол. Магадгүй тэгээд түр яваад ирсэн ч байж бол. Юутач одоо ч ахан дүүстэйгээ уулзахаасаа ичээд нөхөрлөөс олдоод ахан дүүсээ ямар нүрээрээ би уулзах вэ? Ингээд хэлж байгаа ахан дүүс ч магадгүй байж бол. Гэхдээ хичнээн дорд байсан ч хичнээн муудлаач байна штэ. Амьд хүн гэдэг нь энэ хамгийн агуу зүйл ах. Өгсөн арслангаас амьд нохоо дээр гэдэг шиг. Амьд байгстад ч найдлага байгаа гэж хэлсэн энэ үг шиг тийм биз? Бид өхөндөгаа энэ мөн хамын найдвар. Энэ ямар агуу гэдгийг мартаж болохгүй за. Саяхан би үнийг дахин нэг бүр тунган бодож үзсэн. Ойрын нэг хүн өөдөөсөн байхгүй түүнийг харангаа. Сайн мэдээ тараах боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ энд байхгүй гадаад байсан учраас нөгөө олигтой хэлж чадаагүй. Хэлий гэсэн чи надтай уулзуулан зүхтаа тойроо явчихдаг хүн байсан л дээ. Одоо хааштай сайн мэдээ гэж юм ярих нь мэдчихэж байгаа учраас тэр дүр төрхийг харангаа бидэнд үнэнхээр энэ бидэнд байгаа энэ найдвар тийм үү? Энэ хороо тэр хичнээн асуудалтай байсан ч хичнээн олон хүндрэлүүд байсан ч хичнээн би итгэлээрээ унсан байсан ч байж тээ. Тэр үндэ мэдээж хичээнгүлэн амьдрал сайхан баг. Хичээнгүлэн сайн мэдээний төлөө Элж Паул шиг эдгэлийн олон хүмүүс шиг амьдрал үнэнхээр сайхан баг тийм үү? Гэвч юу юм бол? Гол нь түүнд ам байгаа юу? Тэр хамгийн чухал байх. Эх 7 хоногоос манай нэгдсэн семинар эхэлнэ үстэй. Тийм биз? Түүний төлөө бид бүхэн хичээнгүлэн сайн мэдээ тарааж байгаа гэж бодож байна. Хичээнгүлэн сайн мэдээ тараагаа зогсохгүй хичээнгүлэн үйлчилж байгаа. Ахан дүүс маань энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногт тасралтгүй кола тоглоом зарангаа хэцүү байсан уу? Жохоо ичсэн үү? Талбай дээр кола бараа явж исэн ангийнхан нөхдөнд таарсан хүн байхгүй. Магадгүй тэгингээ зарим юм хэлжээс сүмд яваад тийм ээ иви талбай дээр мөстө кола цараа явж ин лээ. Залуу байхад тийм зүйлсүүд нь жоохон ичмэр байж магадгүй. Одооч тэр хичээнгүлэн хөдөлмөрсөөр байгаа. Зуны семинартаа бэлдэж яагаад бид өхөн сайн мэдээ тараахын тулд хоримтлал цуглуулж байгаа. Зөндөө олон ажлуудыг хийж байгаа. Гэхдээ бид өхөн өргөлтөө хүмүүс биш. Ойлгосон биз? 1-р Коринт 15 дахиад харъя да.
15-ын 57, 58 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Харин эзэн Есүс Христээр маань бидэнд ялалт өгдөг Бурханд талархал нь байх болтугай. Тиймээс хайрт ах дүүнэр минь та нарын зүдрэл зүтгэл эзэн дотор хоосон биш гэдгийг мэдэж тууштай байж говьж дайвалгүй эзний үйл хэрэгээр үргэлж бялхаж бай. Тиймээс хайрт ах дүүнэр минь, үнэхээр энэ үгийг бид хүн сайн мэддэг. Гэхдээ сэтгэлдээ сийлээсэ гэж хүсэж байна. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан хүмүүс биш. Эзэн худахгүй ирэх бол. Тэр эзнийг ирэх үед эзэнтэй мөн бүгд уулзсан. Тэд уулзах үедээ үнэхээр бидэнд байгаа энэ жинхэнэ найдвар юу тааж тэд авралыг авбал болно. Үүний төлөө бид өхөн энэ бүхний өдийг үртэл хийж ирсэн цааш тааж хийх ёстой. Бити олон юм бодоцаа. Ганцхан зүйлийг бодоход бол яавал энэ сайн мэдээг тараах. Яавал тэдэнд энэ жинхэнэ найдварыг өгөх. Энэ бид өхний энэ газар дээр амьдарч байгаа эцсийн бөгөөд цорын ганц зорилго байх. Ойлгосон биз? Тэ бид шуналтай. Гарцаагүй тэгж өөрчлөгдөх ёстой юм шиг. 2 жилийн өмнө манай Хүнжаан пастор ирсэн тийм ээ. Ирэнгээ энэ барилгыг барьж авах үед 3 давхардаг гомж чанжид ингээ тим яриа ярьсан. Өөрчлөгдөх ёстой. Олон хүмүүс хурж ирээд өөрчлөл хичнээн сайхан бол тийм ээ. Аврагдсан гэдэг хэлж байгаа олон ахын дүүсж байгаа ч бодитоор ирж байгаа нь цөөхөн байна. Юу юм пастор бит хоёр жоохон ярьж байгаа нэг мэдсэн жоохон гомдлсон тийм сэтгэл байсан юм шиг. Мэдээж олон ахын дүүс хичээнгүлэн ирсэн чинь сансныг бодоход бас цөөхөн байсан. Гэхдээ ахын дүүсийн маань хувьд бол арай өөр байсан юм лээ тийм ээ. 3 жил барилга барьсан амар хэцүү байсан нэг хүн ярьж ин л юм. Пастор дээр үтэй гэж Монголд ядаж байна штэ. Хүмүүс аврагдлаа гэд хэлж байгаа үстэй. Солонгост үгсээс аврагдлаач гэж хэлдэг үг нэ. Хэдэн аврагдсныг мэдэхгүй ч тийм ээ. Аврагдлаа гэж хэлж байгаа нь хаа юм? Тэр хүмүүс Есүс минь нүглийг уучлаа гэж хэлж байгаа нь хаа юм? Энэ үгээс бид хүнчтэр хичээнгүлэн амьдрахыг хүсэж байгаа ч яах вэ? Ядагч байсан. Тэдэнд энэ үннийг сонсох тийм биз? Энэ бидний энэ ороо дээр хийх ёстой хамгийн чухал өгөөд цороо ганц мөн түүний төлөө бид бүхэн амьдарч байгаа. Тэрийг мартаж болохгүй шүү. Хэцүү байсан ч бидэнд тэр найдвар байгаа гэдгийг хичнээн хэцүү байсан ч энэ хороо дээр хичнээн муу амьдралаа ч яах вэ? Ятаач аврагдсан гэдэг нь аврагдсан хүн гэдэг нь хамгийн ахуй хүмүүс байх. Ойлгосон биз? Эх 7 өдрийн семинартаа шантралгүй сайн мэдээгээ үчтэй тараацгаая. Хамтдаа залбирая. Хайрын Бурхаава биднийг ийм агууныг үзлээрээ аварч өгсөн талархаж байна. Бидэнд байгаа энэ найдвар ямар агуу вэ гэдгийг үргэлж санан үнийг марталгүй сэтгэлдээ сийлэн амьдрах мэрэгэн ухааныг эзэн та бидэнд өгөөч. Авралыг авсан хичнээн сул дорой байсан ч магадгүй гимнүгэл дунан өөрийгөө зөвхөн амьдарч байсан ч эзэн таны өмнө байгаа тэр мөнх хамын найдвар ямар үнэтэй вэ гэдгийг санаж харин эсрэгээр энэ газар дээр мөнхийн там руу явах гэж мэдэхгүй төрч яваа тэр өрөвдөлтөй сүнснүүдэд бидэнд байгаа энэ найдварыг энэ мөнх хамын нэг хүслийг бид бүхэн харамсах зүйлгүйгээр
зоригтойгоор эцсээ хүртэл тараах хүчийг, тэр сэтгэлийг эзэн та бидэнд дүүргэж өгөхийг хүсэж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.